Эхний мэдээ хүргэе. За хүүхэд амиа алдсны дараа халаглах биш, үүнээс сэргийлж дахиж ийм тохиолдол гарахгүй байхад анхаарах нь хүн бүрийн үүрэг юм. MSN телевиз хүүхдэд эрсдэлтэй газар тоглоомын талбаануудын талаар байнга хөндөн сурвалжлага бэлтгэж байгаа. Энэ удаа бид Баянзүрх дүүргийн 6 дугаар хорон дахь явган хүний замыг онцолж байна. Учир нь зам дагуух дулааны шугам задарч нүх ухаад 20 гаруй ханжээ. Энд хүүхэд унах эрсдэлтэйгээс гадна нүхийг тойруулж арматурын төмрөөр хашлага хийсэн нь эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна. Яг одоо энэ бол ингээд явган замын хүний зам үргэлжилж байгааг та бүхэн харж байна. Гэтэл яг энэ эргэлтэн дээр одоо ийм эрсдэлтэй нүх үүссэн байгаа юм. Энэ нүх үүсээд бол 15 хонж байгаа гэдэг зүйлийг хорооны зүгээс мэдэгдэж байгаа бол иргэд бол түүнээс удаж байгаа гэдэг зүйлийг ярьж байгаа. Хорооны зүгээс бас хүн унахаас сэргийлж ийм хашлага тавьсан гэж байгаа чи энэ хашлага нь өөрөө шөнө оройн цагаар хүн явж байгаад унвал өөрөө баг эрсдэлтэй агуулхаар байгааг та бүхэн бас харж байгаа бах. Энэ орчимд бол одоо хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэхдээ маш эрсдэлтэй нөхцөл байдал үүснийг та бүхэн харж байна. Гэхдээ эрсдэл зөвхөн үүгээр зогсохгүй ойр орчимд цоожгүй тараншаан бас цөөнгүй байгаамаа. Энэ замаар ганцаар явахдаа байнга явдаг. Надад амар эрсдэлтэй санагддаг. Үнэхээр их айдаг. Би дээр ингээ явж байхдаа бараг унах шахсан байхгүй юу? Юм шиг юу? Тийм. Одоо энэ чи зөөлөн газар биш. Цементтэй болохоор толгоогоо зовх юм бол бараг амар юм болох байх. Би хайгаал утасныхаа гэрлийг тусгаал явна да. Би энэ 20-д сургуульд явдаг. Энэ замаар явхад эндээ унах магадaltaй яагаад ингэж хараа мотой явал ясаа хаана явах мэдгүй. Иймэрхүү эрсдэлтэй газрууд бол хаасайг л байгаа даа. Энийг бол мэдээж хөгжлийн бэрхшээлтэй буюу хүүхэд багцууд яг одоо энэ явган хүний зам дээгүүрээ бичээд ингээд орчихсон. Энэнд бол маш их эрсдэлтэй асуудал байгаа байхгүй юу? Тус дулааны шугам туул арвижих өргөө орон сууцны контролон санхүү эдийн засгийн их сургуулийн дотор байр зэрэг 5 байрны дундын шугам юм а. Шугамд гэмтэл гарснаар нүхийг ухаж гэмтлийг олж тогтоожээ. Гэвч засварын ажлын төсөвтэй холбоотойгоор ажил зогссон байна. Хорооны зүгээс л мэдээж энэ маань эрсдэлтэй нөхцөл учраас хүнд хүүхэд унах ч юм уу асуудал үүсэх магадaltaй учраас бид нөгөө хариуцсан инженер болоод байгууллагт шаардлага хүргүүлээд ажиллаад явж байгаа. Удахгүй засварлана гэсэн хариу өгөөд л явж байгаа одоо энэ бодлоо. Бид нар аль болох тавьгүй ч гэдэг юм уу тийм ээ зориултын бус стандартын бус тиймэрхүү тараншаануудыг бол холбогдох байгууллагууд нь албан бичгээр хандаад баг багаар ингээд засварлаад явж байгаа. Хорооны зарим ажилтны зүгээс тус нүхийг эрсдэл гэж үзэхгүй байна. Энэ талаар иргэдээс гомдол ирээгүй, харин ч манай хэсгийн ахлагч нүхийг илрүүлсэн. Удахгүй засчих нь юун сүртэй юм гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Нүдэнд ил байгаа нүхийг олж илрүүлэх ажлыг хэн ч хийж чадна. Харин эрсдлийг баг гэж үл тоох биш, эрсдэл үүсгээс сэргийлж ажиллах нь төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үүрэг юм а. Иймээс бид үүнийг хэрхэн шийдсэн талаар иргэн сурвалжлах болно. Хэрв таны иргэн тойронд хүүхдэд эрсдэлтэй энэ мэт газар байгаа бол манай телевизийн NTV мэдээ пэйж хуудас болон 77 тэгтэг 77 77 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.